Сайн байцгаана уу? Орой мэндэ халуусч гэнэ үү гайгүй юу? Ойрын үед уг нь гайгүй л баг шиг байна шүү дээ. Нэг үеийг бодвол нэлээд халсан баг 35 градус хүрээд ирсэн биз дээ. Ойрдоо бол харьцангуй бол гайгүй л байна. Тийм ээ. За тэгээд өнөөдөр лайва эхлэхэд бэлэн боллоо. Та бүхнийг одоо жоохон хэсэг хүлээе. 2 минут хүлээгээд тэгээ 2 минутын дараа бүгдөө одоо нөгөө суглаагаа эхлүүлнэ. За миний лайвын өмнө одоо би энэ номноос нэгийг суглаанд энэ сургалт лайв сургалтын үеэр энэ номыг бол нэг азтанд бэлгэлдэг байгаа. Тэгээ азтангаа бол суглаагаар суглаад тодруулчихж байгаа. Шудраг лайв үзэж байгаа хүмүүсүүд дотроос нэгийг нь ингээд шалгаруулаад тэгэл ингээд тодруулцдаг байгаа. За суглаа сонгоход бол маш амархан. За суглааг бол бид би 1-ээс 100-ийн хооронд нэг тоо бичдэг. 1-ээс 100-ийн хооронд. Тэгээ тэр тоог хамгийн түрүүнд таасан хүнд бол энэ азтандаа бол энэ номоо ингээд бэлгэлээд байгаа. Лайв болгон дээр нэг номыг бол ингэж азтан шалгуулж бэлгэлж байгаа шүү. За тэгээ та бүхэн лайв руу орж ирээд суглаанд идэвхтэй оролцоорой. За тэгээ өнөөдрийн сэдэв бол хорт хавдрын янз бүрийн одоо цусны одоо шинжилгээнүүд ялангуяа маркер гэж ярьдаг юм да. Хавдрын маркер гэдэг юмнуудыг ямар үед яаж хэрэглэх вэ? За тэгээд ямар үед буруу хариу гардаггүй, ямар үед зөв хариу гардаггүй. За ямар хоршлыг бас хэрэгжилж болдог вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Тэгээ та бүхэн маань одоо орж ирээд лайвнда идэвхтэй оролцоод бусдаа сайн шеэрлээд өгөөрэй. Яг бол дандаа амь насанд одоо аюултай өвчний тухай ярьж байгаа учраас олон хүнд шеэрлээд өгвөл маш олон хүний амь насыг аврах юм учиртай. Тэгэхээр зөв энэ эрүүл мэндийн мэдлэг боловсрол бол хүний амийг авардаг ийм одоо буянтай ажил юм аа. Тийм учраас та бүхэн маань олон хүнд шеэрлээд өгөөрэй гэж одоо гуйж байна. За тэгээ дараагийн миний лайвнд хэрвээ оролцмоор юм уу эсвэл бол үзмээр байвал дагах гэдэг товчийг дагаад өгөөрэй. Тэгэх юм бол маш олон хүн дараагийн лайвыг бол хурдан хүлээж авдаг. Мэдээлэл хурдан очдог. Миний лайвын тухай мэдээлэл бол хайлайт гэдэг ингээд арчхлаар зэрэг намайг дагж байгаа улсуудад маш их мэдээлэл хурдан очдог. За тэгээд хэрв дагчих юм бол таны одоо миний лайв хурдан очно л гэдээ ойлгочих. Тийм ээ. За тэгээд та бүхэн маань удахгүй суглаа эхлэх гэж байна. За суглаандаа идэвхтэй оролцоорой. За өнөөдрийн азтан ямар хүн байх нь харъя. Өмнө бол манай эмнэлэг твтчихсэн нэг хүн азтан болсон байлээ. Их сонирхолтой. Манай эмнэлэг твтчихсэн нэг өвчтөн орж ирээд таны суглааны азтан болцсон шүү дээ гэдээ ороод ирсэн. За тэгээд иймэрхүү маягаар бүгдөө өнөөдөр суглаагаа эхлүүлнэ. Хэдэн хүн орж ирж байна одоо? Юу одоо номер бичиж байгаа хүмүүс одоо номер бичихгүй шүү. Наа чи хүчингүй шүү. Номероо бичээчгүй байна. Суглаа эхлээгүй байгаа учраас битгий номер бичээрэй. Төрүүлж бичихгүй шүү. За хоёрдугаар анхааруулахад нэг хүн олон тоо битгий бичээрэй. Олон тоо бичих юм бол хүчингүй болно шүү. Нэг хүн нэг л тоо бичнэ. 1-ээс 100-ийн хооронд. Тэгээ одоохондоо эхлээгүй байгаа учраас энэ тоонууд бол хүчингүй гэж үзэж байгаа шүү. За юу. Тэгээ сайхан шудраг байцгаая бүгдөө. Тэгээ эхлэх үү? Бэлэн үү? 100 хүрсэн юм уу? 100 хүрч ижил эхлэмээр байх юм. Тийм үү. За бусдыгаа сайхан шеэрлээ дуудаад оруулаад ир. Тэгээ бүгдөө лайва эхлэе. Тэхөө суглаагаа эхлээд. Тэгээ суглаанд оролцоод тэгээ дараа нь лайва үргэлжлүүлээд явнаа. Номер одоо номер төрүүлж бичихгүй шүү. Толгой эргүүлээ шүү наадах чинь тийм ээ. Суглаа эхлээгүй байгаа. Хэрвээ ингээд үнэхээр олон номер бичээд байх юм бол тооныхоо хэмжээг нэмэгдүүлээд 150 болгоно шүү. Тэгэхгүй бол бас ингээд төрүүлээд биччихээр толгой эргэн штэ. Тийм ээ. За юу болж байна? Эхэлж байна. Хэдүүлээ болж байна одоо. 100-аас дээш хүн орж ижил эхлэмээр байна. Лайвыг бол. Арай хүрээгүй байна уу? За 1 минут хүлээч идэх үү? Болж байна уу? За өнөөдрийн суглааг 150 хүнээр шийдлээ. Яг тэгвэл төрүүлээд хүмүүсүүд номер бичсэн учраас 150 гэдэг тоон дотор хүссэн тоогоо та бүхэн хэлээрэй. Тэгээ бүгдөө эхэлье. За. За би энэ дэр юугаа тоогоо биччихлээ.
150-ын дотор шүү. За юу. Яг тэгвэл төрүүлээд хүмүүсүүд ингээд номер бичсэн учраас 150 гэдэг тооны дотор нэгээс 150-ын дотор суглаа явагдаж байгаа шүү. За суглаа эхэлсэн шүү бүгдээрээ. Яваад эхлээрэй. За. Энэ хонжуур, суглааны хонжуур. Энэ таны биеийн нууцуд гэдэг ийм ном байгаа. За энэ номон дээр болохоор зөв хүний одоо биетэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой ийм 100 гаруй сэдвээр ингээд бичсэн ийм олон сэдвтэй ном байгаа. За жишээлх юм бол одоо энэ дээр их сонин сэдвүүдээр бичсэн байгаа л да. За энэ дээр болохоор зэрэг юу гэж байна. За энэ жишээлбэл хүний биед байдаг металлууд ямар металлууд хүний бие дотор байглаасаа байдаг юм бэ гэдэг талаар ингээд байна. Жишээлбэл наатар гэхэд хүний биед байдаг хүний биед нэг наатар бол нэг 100 г хавцаа байдаг гэж байна. Каль бол нэг 140 г хавцаа. За нийт хүний бие дотор байгаа шүү дээ. Нэг дундаж хүний бие дотор бол. Гэхдээ том биетэй хүн үү, жижиг биетэй хүн үү гэд хүмүүсүүдийн хооронд бол хэлбэлзэн л дээ. Гэхдээ дунджаар хүний бие дотор каль бол нэг 140 г байдаг юм байна. Магний бол 25 г байдаг юм байна. Тийм ээ. Кальц бол хамгийн их байд юм шиг байна. 1.1 кг 100 г байдаг юм байна. Тийм ээ. За төмөр гэхтэл 4-5 г байдаг юм байна жишээлбэл. За тэгэхээр төмрийг бол дотор нь бас хэд 2 хувааж байна тийм ээ. За энэ дээр ингээд ямар элементүүд одоо хүний бие дотор нийт хэмжээ нь хэд байдаг юм бэ гэд. За цус ойртолтын талаар одоо бичсэн байна жишээлх юм бол. За цус ойртолт хэр зэрэг аюултай вэ? За одоо хамаатан садуу улсууд ингээд суухлаар зэрэг яагаад ингээд цус ойртолт гэдэг юм гарч ирдэг юм бэ? За ингээд ямар хүмүүсүүд хоорондоо суувал хэдэн хувиар төстэй ингэж цус ойртох аюултай вэ гэдэг талаар бичсэн байна. За тархалтыг зохицуулдаг ген гэж байдаг юм уугүй юу? Ямар генүүд тархалтыг зохицуулдаг юм бэ? Генетикийн гаралтай тархалт гэж ямар тархалт байдаг юм бэ гэх мэтчлэн ийм сэдвүүдээр бичсэн ном байна. За ингээд манайхан номероо бичиж гэнэ үү? Бичээд л байна уу? Одоохондоо бол азт нь тодроогүй байна. Азт нь тодроогүй байгаа тул комент хэсэг дээр тоогоо бичээд байгаарай. 1-ээс 150-ын хооронд тоо бичнэ шүү. Энэ удаа бол. За юу тийм зарим хүн битгий олон тоо бичиж. Нэг хүн олон тоо бичиж болохгүй шүү хөөе. Олон тоо бичих юм бол бусад хүмүүсүүдийнхаа боломжийг авчин штэ. Тийм учраас нэг хүн нэг л тоо бичээрэй л гэж хэлмээр байна. Олон тоо бичсэн хүний тоог бол тооцохгүй шүү. Тийм учраас нэг хүн нэг л тоо бичнэ шүү. За ингээд суглаа үргэлжилж байна. Азт нь тодроогүй байна. 1-ээс 150 хооронд тоо бичих ёстой. За тэгээ шеэрлээд бусдыгаа дуудаад оруулаад ирээрээ. За. Азт нь тодроогүй л байгаа шүү. Орж ирж гэнэ үү? Явж л байна уу? За. Үргэлжлээд л. Так. За бусдыгаа сайн оруулаад ирээрэй. Тэгээд олуулаа суглаанд оролцсон бол хурдан дуусна штэ. Тийм ээ? Шеэрлээд сайхан. Нэгээс 150-ын хооронд нэг л тоо бичээрэй. Тэгэл болно. Та бүхэнд миний дуу хоолой сонсогдож байна уу? Сайн сонсогдож байна уу? Микрофоны маань хөлн жоохон гэмтчихсэн ингээд ширээн дээр ингээд сул тавьчихсан байж байгаа. Тэгэхээр зэрэг гайгүй сонсогдож байна уу? Сонсогдож байвал сонсогдож байна гэж бичээд өгөөрэй.
150 дотор шүү. Нэгээс 150-ын хооронд шүү. 150-аас хэтрээд хэрэггүй шүү. 150-аас дээшээ гараад бол хэрэггүй. 150-аас 100-ийн хооронд, нэгээс 150-ийн хооронд нэг л тоог л биччих. Тэгэл болоо. 150-аас хэтэрчих юм бол суглааны тоонд орохгүй шүү дээ тэр чинь. Суглааны хонжуур нь энэ шүү. Энэ ном, миний бичсэн ном байгаа. Юуны суглаа вэ гэдээ асуугаад ах шиг байна. Энэ таны биеийн нууцуд гэдэг нэртэй ийм ном байгаа. Энэ их гой сонирхолтой ном баггүй юу? Тэгээ энэ гой номыг бол одоо суглаанд хоцсон хүнд бол нэгийг бол бэлгэлнэ. Нэг хүнд нэг азтанд бол бэлгэлнэ. За азтангаа яаж шалгаруулж байгаа вэ гэхээр зэрэг нэгээс 150-ийн хооронд нэг тоог би цаасан дээр бичсэн байж байгаа. Нөгөө цаас нь хаана вэ? Энэ байж байгаа. За энэ цаасан дээр бол би нэг тоо бичсэн байгаа. За энэ тоог төрүүлж таасан хүнд л ерөөсөө шууд ингээ бэлгэлэх гээд байгаа юм. Хэрвээ нэг хүн юм олон тоо битэрээ таажлаа. Тэр үг нэг шудраг мишил юм болох гэдэг юм л да. Тэгэхээр чин олон тоо бичихлээр чин бас жоохон муухай л та тийм ээ. Нэг хүн нэг л тоо бичих хэвээр. Зарчмаа бариад явъя. Нэг л тоо бичээрэй. Тийм хідэн хүмүүс ерөөсөө. За дураараа л бичээд байна ерөөсөө. Бараг нэгээс л 150. Бүх тоонуудыг бичээд байна уу? Тэгж явахгүй шүү дээ. Тэгэхээр чин утгагүй болчихно нөгөө ганцхан тоо бичсэн улсуудаа шудраг биш болчихно шүү дээ. За нэг хүн нэг л тоо бичин шүү. Худалдаач ял. Худалдаж байгаа шүү дээ. Угаасаа гадуур дэлгүүрт байгаа. А гэхдээ яг хуу лайвны өмнө нэг азтанг бол шалгаруулад бэлгэлчихээ л гэж байгаа юм. Түүнээс гадуур дэлгүүрүүдэд бол байгаа шүү. За юунд интер номонд байж байгаа, мирд байж байгаа нөгөө юу илээ бас их дэлгүүрийн Majesty гэдэг их дэлгүүрийн номын дэлгүүр байдаг штэ. Их дэлгүүр дотор тэнд ч гэсэн бас байгаа. Majesty лөө. За байдаг. Яасан ч. Дорол таачдагсан тийм. Дорол гараад иртээ. Нэг хүн 3 тоо бичих болохгүй. Болохгүй. Нэг хүн нэг л тоо бичээрээ та бүхэн маань. Бусдыгаа бас нөгөө бусдтаа бас боломж өгөхгүй бол нэг хүн олон тоо бичээд байвал бусдтаа боломж байхгүй болчихно шүү дээ. За болж гин үү? Байдгүй. Астан маань тодорхгүй л байх шүү, тодороогүй л байх шүү хүмүүсээ. За. За, тодороогүй байгаа шүү. Аюу, гарчлаа. За, нэг хүн таасан байна. За, манай азтан тодорсон байх шүү. За, тэр азтангийнхаа мэдээллийг та бүхэнд хэлье. За, юуны өмнө бол энэ тоо бол ийм 131 гэдэг тоо байсан юм аа. 131 гэсэн тоо байсан. За, энэ 131 гэдэг тоог бол ямар хүн таачуу сая? За, хин гэж нэрнэ. За энэ инхэ гэдэг хүн таасан биш үү? Энэ одоо Майкл Джексонтэй төстэй зураг профайл дээр оруулчихсан. Инхватын инхэ гэдэг хүн биш үү? Инхват инхэ гэд. За тэр хүнд ингээд энэ номыг дурсахаар боллоо. Хурж ирээд гарын өсрөг зуруулаад аваарай, бэлгэлнэ. За өнөөдөр бид нар үндсэн сэдв рүүгээ оръё гэж бодож байна. За өнөөдрийн үндсэн сэдв бол хорт хавдрын маркеруудыг гэдэг шинжилгээ байдаг тийм ээ. Хорт хавдрын маркерууд гэдэг маш олон төрлийн шинжилгээнүүд байдаг. За эдгээр шинжилгээнүүдийн одоо нэгдүгээрт ач холбогдол, хоёрдугаарт
ямар төрлийн хорт хавдрыг одоо илрүүлэхэд ашигладаг вэ? За ямар үед шинжилгээ нь буруу гардаг вэ? За тухайн шинжилгээний одоо хорт хавдрыг илрүүлэх чадвар нь хэр зэрэг өндөр вэ? Гэх мэтчлэн одоо та бүхний сонирхсан одоо сэдвэр бол ярина. За хамгийн түрүүнд бол илэгний хорт хавдар. За альфа фетопротеин гэдэг ийм хорт хавдрын маркер байдаг. За энэ бол илэгний хорт хавдрын бараг 60-аас 80% илрүүлэх чадвартай. За үнэхээр энэ хорт хавдрын маркер өндөр гарчих юм бол цаана нь хавдар байх магадлал бол 70-аас 90% гэж үздэг. Тэрийг нь бид нар өвөрмөц чанар гэж нэрлэдэг. За өвөрмөц чанарын хувьд ч гэсэн нэлээд өндөр дүү ийм одоо маркер байгаа. За энийг бол илэгний хорт хавдар болон за зарим одоо юуны төмсгний хорт хавдар, зарим төрөө улчирхооны хорт хавдрын үед бол бас өндөр дүү гардаг. За ямар үед буруу хариу гардаг вэ гэхээр зэрэг жирэмсэн хүн дээр энэ өндөр гардаг. Яг бол энэ жирэмсний одоо хүний гидсэн дотор байгаа одоо эмэгтэй хүний гидсэн дотор байгаа урагнаас бас ялгардаг учраас альфа фитопротеин гэж нэртэй. Альфа гэдэг нь бол альфа гэсэн, фито гэдэг нь бол эмэгтэй одоо нэг урагнаас бас ялгардаг уураг байхгүй юу. Тийм учраас альфа фитопротеин гэдэг бол жирэмсний үед бас ялгардаг. Тэгэхээр жирэмсэн хүн дээр бол буруу хариу гарч магадгүй гэсэн үг. Жирэмсэн хүн дээр бол буруу хариу гарч магадгүй. Түүнээс гадна илэгний хатуурал, илэгний өргөслийн үед бас өндөр гарах тохиолдол бас байдаг. Тийм учраас одоо энэ өндөр гарах юм бол шууд хорт хавдар гэж үзэж болохгүй. Өөр ямар нэгэн дагалдах хүчин байна уу гэдгийг нь тогтоох ёстой. Тэгээ түүний дараа бол яах вэ гэдгээ бол шийднэ. За дараачих нь болохоор PIVK 2 гэдэг нэг бас нэг шинжилгээ байж байгаа. За PIVK 2 бол мөн илэгний хорт хавдрын үед бас өндөр гардаг ийм шинжилгээ. За тэрийг бол би за энэ PIVK 2 гэдэг шинжилгээ байна. За PIVK гэдэг үг нь ямар учиртай юм бэ гэхээр зэрэг protein induced by одоо vitamin K absence гэж байгаа. За энэ ямар утгатай юм бэ гэхээр зэрэг К витамины дутагдлын үед өндөр гардаг уураг. Энэ бас илэгний хорт хавдрын үед өндөр гардаг уураг. За тэгэхээр зарим эм ууж байгаа хүмүүсүүд дээр бас эмний нөлөөнөөс болоод бас өндөр гарах тохиолдол байдаг. Ялангуяа цус шингэлэх эмч байдаг юм уу? За зарим одоо эмнүүдээс болоод бол энэ дээр өндөр гарах тохиолдол байдаг. За гол оншилдог хавдар нь бол илэгний хорт хавдрыг оншилдог. За илэгний хорт хавдрын үед бол PIVK 2 бол маш өндөр гарах тохиолдлууд байдаг. Ер нь бол илэгний хорт хавдрын 48-аас 62% нь бол энэ бол өндөр гарах тохиолдолтой байдаг. Хэрвээ өндөр гарчих юм бол цаана хавдар байх магадлал 60-аас 90% гэж үздэг. Тэгэхээр хорт хавдрыг илрүүлэхэд ашигладаг, хорт хавдрын эмчилгээнд ашигладаг. За хорт хавдрын одоо явцыг дүгнэхэд бас ашигладаг. Ийм одоо чухал ийм шинжилгээ байгаа. За зарим эмнүүдийн үед өндөр гардаг учраас бас хаяа одоо өвчтөнгүүд болон эмч нар маань бас жоохон одоо гайхших тохиолдлууд бас байдаг юм аа. За дараагийн шинжилгээ бол CEA гэж байгаа. За энэ болохоор зэрэг мөн хавдрын маркер гэж явдаг. За энэ ямар үгний одоо товчил юм бэ гэхээр зэрэг карциноэмбрионик антиген гэж нэрлэдэг. За карциноэмбрионик антиген гэдэг нь болохоор зэрэг хорт хавдрын үед ялгардаг антиген гэсэн одоо утгатай ийм шинжилгээ CEA гэдэг нэртэй. За энэ бол маш олон хорт хавдрын үед өндөр гардаг. Ямар хорт хавдрын үед өндөр гардаг вэ гэхээр бүдүүн гидсний хорт хавдрын үед өндөр гарна. За шулуун гидсний хорт хавдрын үед өндөр гарна. Гидсний хавдрын үед өндөр гарна. Төрөв улчирхаан зарим хорт хавдрын үед бол биш уушигны хорт хавдрын үед бол өндөр гарна. Ходоодны зарим хавдрын үед өндөр гарна. Хөхний хавдрын үед өндөр гардаг. Хэрвээ энэ өндөр байх юм бол цаана нь хавдар байх магадлал 40-с 70%. За зарим тохиолдолд 70-аас 85% гэж илэрдэг. За тэгэхээр зэрэг тамхи татдаг хүн дээр бол бас өндөр гарах тохиолдол байдаг. Тэгэхээр тамхи татж байгаа бол таны энэ шинжилгээ бас буруу гарч магадгүй. Тэгэхээр зэрэг энэ шинжилгээгээр нэлээд олон төрлийн хавдрыг бол илрүүлдэг ийм учиртай юм аа. За дараачих нь
За энэ бол одоо нэг нойр улчирхай хорт хавдрын үед өндөр гардаг ийм шинжилгээ. За нойр улчирхай хорт хавдрын үед мөн цөсний замын хорт хавдрын үед өндөр гардаг. За тэгээд цөсний замын бүглэрлийн үед бас өндөр гардаг. Ялангуяа цөсний зам ингээд юунаас болоод өвчнөөс болоод ингээд бүглэрдэг ч юм уу нөгөө цөсний чулуунаас болоод бүглэрөө цөсний замын өрөвсөл явагдах юм бол бас өндөр гардаг. Тэгэхээр зэрэг цөсний чулуутай хүн дээр бас өндөр гарах тохиолдол бас элбэг байдаг. За энэ хэрвээ өндөр гарчих юм бол ер нь цөсний замын хорт хавдартай хүний нэг 70-аас 80% нь бол 70-аас 90% нь бол өндөр гардаг. Нэгэнт өндөр гарчих юм бол цаана нь одоо нойр улчирхай хорт хавдар ч юм уу цөсний замын хорт хавдар байх магадлал бол 70-аас 90% гэж үзэж байгаа. Мөн адил. За тэгэхээр ямар үед буруу хариу гардаг вэ гэхээр зэрэг цөсний замын бүглэрэл юм уу цөсний чулуутай үед өрөвслийн үед бол бас энэ өндөр гардаг тал байдаг юм аа. За нойр улчирхай хорт хавдрыг онцлоход хамгийн их элбэг хэрэгэлдэг ийм хавдрын маркер байгаамаа. За дараачих нь. За энэ бол төрөө улчирхай хорт хавдрын маркер. За prostate гэж байгаа юм. Prostatic acid биш prostatic S antigen гэж байгаа юм. Тийм ээ prostatic S antigen. За энэ болохоор зэрэг төрөө улчирхай хавдрын үед өндөр гардаг. За эрэгтэй хүнд илүү одоо төрөө улчирхай хорт хавдар мэдээж хэрэг тохиолдно. За нийт одоо хорт хавдартай улсуудын 80-аас 90% нийлрүүлэх чадвартай. 80-аас 90% нийлрүүлэх чадвартай. Хэрвээ энэ өндөр гарчих юм бол цаана нь хорт хавдар мөн байх магадлал 60-аас 70% гэж явдаг. За тэгвэл заримдаа бол буруу одоо хуурамчаар эрэг гарах тохиолдол байдаг. Хавдаргүй хүн дээр ч гэсэн эрэг гарах тохиолдол бас байдаг юм аа. За энэ бол эрэгтэйчүүдийн төрөө улчирхайны хорт хавдрыг илрүүлэх үед бол хэрэгэлдэг ийм шинжилгээ байгаамаа. За дараачих нь. За энэ болохоор СА 125 гэдэг. За өндөвчний хорт хавдрыг илрүүлэхэд хамгийн түгээмлээр хэрэгэлдэг ийм одоо хавдрын маркер байгаа. За өндөвчний хорт хавдар хэрвээ байх юм бол хавдартай хүмүүсүүдийн 50-аас 80%-ийг илрүүлэх чадвартай. За нэгэнт өндөр гарчих юм бол цаана нь өндөвчний хорт хавдар мөн байх магадлал 50-аас 90% гэж бас үздэг. За тэгэхээр зэрэг сарын тэмдэг одоо ирж явах үед, жирэмслэлтийн үед бас өндөр гарах тохиолдлууд байдаг. За мөн одоо зарим эмэгтэйчүүдийн одоо өвчний үед бол эндометриоз гэх мэт өвчний үед бол өндөр гарах эрсдэлтэй гардаг. Тийм учраас зарим тохиолдолд хуурамч эрэг гарах тохиолдлууд бас байдаг. За эдгээр шинжилгээнүүд өндөр гарчих юм бол мэдээж хэрэг нарийн шинжилгээнд орно. За нарийн шинжилгээнд ороод үнэхээр хавдар байх юм бол хавдар гэж үзнэ. За эдгээр шинжилгээнүүд бол хавдар байх эрсдлийг тогтоодог. Түүнээс шууд хорт хавдар гэж оншилдоггүй. Яг бол зарим одоо тохиолдолд бол хуурамч эрэгүүд бас гардаг учраас энийг бол хавдрыг илрүүлэх за үнэхээр хавдрын эмчилгээний үед бас одоо хэрэгэлдэг. За эмчилгээ хийгээд үр дүн гарах юм бол энэ хавдрын маркерууд доошоогоо унж эхэлдэг. Тийм учраас хорт хавдрын эмчилгээний үед бол маш их хэрэгэлдэг ийм одоо шинжилгээнүүд байгаа юм. За дараагийн шинжилгээ. За СА 15-ын 3 болон СА 27-гийн 29 гэдэг ийм хоёр одоо хавдрын маркер байж байгаа. За энэ бол хөхний хорт хавдрын үед бол нэлээд хэрэгэлдэг. За хөхний хорт хавдартай улсуудын 60-аас 70% нь бол эрэг тохиолддог. За үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь хортой байх магадлал бол 70-аас 90% гэж үздэг. За тэгээ хорт хавдрын эмчилгээний хяналтыг тогтооход эмчилгээний үр дүнг тогтооход бол маш сайн ашигладаг ийм шинжилгээнүүд байж байгаа. За дараа нь бол пап тест гэдэг шинжилгээ байна. За энэ бол эсийн шинжилгээ. За энийг бол эмэгтэйчүүд бол умаа хүзүүний хорт хавдрыг илрүүлэхэд бол одоо өрхийн эмнэлэг болон одоо бүх одоо эмэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн эмнэлгүүдэд за онцлогооны төвүүдэд бол ашигладаг. За энэ болохоор ямар шинжилгээ вэ гэхээр зэрэг эсийн шинжилгээ авдаг. За одоо өтрөө рүү одоо ингээд юу хийж байгаа шотыг хийж агаад тэндээсээ эсийг нь ингэж авч агаад тэгээ микроскопоор ингэж харж будаж үздэг ийм шинжилгээ. За энэ болохоор зөв эмэгтэйчүүдийн савны умаа хүзүүний хорт хавдрыг илрүүлэх зорилгоор ашигладаг. За илрүүлэх чадвар бол одоо хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 50-аас 80% тай. За үнэхээр өндөр гарчих юм бол
цаана хортой хавдар байх магадлал 90-с дээш хувьтай гэж үздэг ийм шинжилгээ. Pap test гэж нэрлэдэг. За дараагийн шинжилгээ бол байна шүү дээ. NSE гэдэг нэртэй шинжилгээ байгаа. За энийг бол мэдрэлийн гаралтай хорт хавдруудын үед бол одоо илрүүлгэнд ашигладаг ийм шинжилгээ. За энэний одоо тавчлал нь юу юм бэ гэхээр зэрэг neuron specific enolase гэдэг одоо бодисыг бол илрүүлдэг ийм шинжилгээ. За neuron specific enolase гэдэг үгний товчлол байх нь. За энэ болохоор уушгины жижиг эст хорт хавдрууд за neuroendocrine буюу одоо юуны мэдрэлийн гаралтай дотоод шүүрлийн эсүүдийг одоо хавдрын үед илэрдэг ийм илрүүлгэнд ашигладаг ийм шинжилгээ байж байгаа. За энэ бол хэрвээ одоо ийм төрлийн хорт хавдартай байх юм бол илрүүлэх чадвар 60-аас 80%. За үнэхээр одоо энэ өндөр гарчих юм бол цаана нь хортой хавдар байх магадлал бол 80-аас 90% гэж үздэг. За мөн одоо гавлын мэдрэлийн гаралтай хавдрын үед бас өндөр гарах тохиолдолтой байдаг. Гавлын одоо мэдрэлийн хавдруудын үед бас өндөр гарах тохиолдлууд байдаг. За дараагийн шинжилгээ. За энэ бол уушгины хорт хавдрыг илрүүлэхэд хэрэглэдэг шинжилгээ. Cifra 21.1 гэдэг ийм шинжилгээ байж байгаа. За энэ болохоор уушгины хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 50-аас 80%. 50-аас 80%. Үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь уушгины хорт хавдар мөн байх магадлал бол 80-аас 95% байдаг. Тэгээ ийм учиртай. Тэгэхээр зэрэг энийг болохоор зэрэг энтэй хавсарч хэрэглүүл их зүгээр. Тэгэх юм бол уушгины хорт хавдрыг илрүүлэх чадвар илүү өндөр болдог. Энэ хоёрыг нийлүүлээд хэрэглэх юм бол уушгины хорт хавдрыг илрүүлэх чадвар илүү өндөр байдаг ийм учиртай байна. За дараачих нь. За энэ кальцитонин гэдэг шинжилгээ байна. За энэ кальцитонин гэдэг шинжилгээ бол бамбай хорт хавдрыг үед одоо хорт хавдрыг илрүүлэхэд бол ашигладаг. За ялангуяа бамбай хорт хавдрын медуляр хавдрыг бол илрүүлэх чадвар бол өндөртэй гэж үздэг. За энэ бол бамбай хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 80-аас дээш хувьтай гэж үздэг. Хэрвээ өндөр гарчих юм бол цаана нь бамбай хорт хавдар байх магадлал 95% гэж үздэг. Кальцитонин гэдэг шинжилгээ. За дараачих нь бета 2 микроглобулин гэдэг шинжилгээ байж байгаа. За бета 2 микроглобулин гэдэг шинжилгээ бол миелом болон лимфом гэдэг булчирхааны хорт хавдруудыг илрүүлэх үед хэрэгэлдэг. За булчирхааны хорт хавдруудыг илрүүлэх чадвар бол 75-аас 85%. Нэлээд өндөр гэсэн үг. За үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь хортой хавдар байх магадлал бол 60-аас 90% гэж үздэг. А гэхдээ нэг онцлог байдаг. Ямар онцлог байдаг вэ гэхээр бөөрийн дутагдлын үед бас өндөр гарах магадaltaй байдаг. Тийм учраас хэрвээ бөөрийн дутагдaltaй хүн энэ шинжилгээг өгөх юм бол буруу хариу гарч магадгүй шүү гэдгийг бас онцолж ойлгоорой гэж хэлмээр байна. За дараагийн нэг маш чухал шинжилгээ бол энэ юуны хайрцаг эсийн хорт хавдрын одоо маркер юм да. Антиген. За squamous cell carcinoma гэдэг хайрцаг эсийн хорт хавдрыг илрүүлэхэд одоо ашигладаг маркер байгаа. За тэгэхээр хайрцаг эсийн хорт хавдар юун дээр илэрдэг вэ гэхээр зэрэг Монгол хүний хувьд бол нэлээд элбэг тохиолддог нь бол улаан хоолой хорт хавдар. Нөгөө нарийнтах гэдэг тийм ээ. За тэгээ умаан хүзүүний хорт хавдар бол хайрцаг эсийн гаралтай байх магадлал бас байдаг л да. Тэгэхээр умаан хүзүүний хорт хавдрыг илрүүлэхэд мөн улаан хоолойны хорт хавдрыг илрүүлэхэд бас ашигладаг ийм одоо маркерийн шинжилгээ. За уушигны ялангуяа цагаан хоолой одоо цагаан мөгөөрсөн хоолойн дээр маш олон хайрцаг эсүүд бас байдаг. Тэгэхээр зэрэг уушигны цагаан мөгөөрсөн хоолойны хорт хавдрыг илрүүлэхэд бол бас энийг ашиглаж болно. За энэ бол одоо хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 70-80% байдаг. Үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь хортой хавдар байх магадлал 60-аас 90% байдаг. Тийм ээ. За тэгээд мөн эмчилгээний үр дүнг тогтооход бол энийг бас ашигладаг. Ялангуяа уушигны хорт хавдар буюу умаан хүзүүний хорт хавдар, за тэг улаан хоолойны хорт хавдар эмчилгээний үр дүнг тогтооход бас ашигладаг ийм шинжилгээ. За SA72-ийн 4 гэдэг шинжилгээ байгаа. За энэ бол ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд маш их өргөн хүрээнд ашигладаг ийм шинжилгээ. За энэ ганцхан ходоодноос гадна бол өндөвчний хорт хавдар, бүдүүн гидсний хорт хавдрын үед бас өндөр гарч болдог. За энэ бол ходоодны хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 40-с 46% одоо магадaltaй. За үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь хортой хавдар байх магадлал асар өндөр. 95-аас дээш хувьтай байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ шинжилгээ өндөр гарчих юм бол цаана нь ходоодны хорт хавдар байх магадлал асар өндөр.
За энэ шинжилгээг бол одоо нөгөө нэг СА 19-9 болон тийм ээ. За CA-тэй хавсарч хэрэглэж бас болдог. За энтэй хавсарч ходоодны хорт хавдрыг илрүүлэхийн тулд энтэй хавсарч болно. За мөн болохоор зэрэг нөгөө нэг хааччих. Энтэй. За энэ гурвыг хавсарч хэрэглэх юм бол ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд бол илүү одоо нарийн шинжилгээ бас болох магадaltaй гэж үздэг. Хавсарч хэрэглэх тохиолдол байдаг. Ер нь зарим хавдрын маркеруудыг хавсраад хэрэглэх юм бол илүү одоо он шиг илүү нарийн гарах одоо магадaltaй байдаг байгаа. За дараагийн. За энэ болохоор human chorionic gonadotropin гэдэг ийм шинжилгээ байж байгаа. За энэ бол одоо юуны төмсгний хорт хавдар, за төмсгний хорт хавдар болон одоо өндөвчний хорт хавдар, тийм ээ. За эдгээр хорт хавдруудыг бол илрүүлэхэд бол ашигладаг. Түүнээс гадна бол энэ ялангуяа эмэгтэй хүн дээр бол жирэмсэн эмэгтэйчүүд дээр өндөр гардаг. Тэгэхээр жирэмсэн эхчүүд дээр бол өндөр гарах юм бол хавдар гэж бас андуурч бас магадгүй ээ. Тийм учраас энийг бол хоёр төрлийн хорт хавдарт өргөнөөр хэрэгэлдэг. Ялангуяа эрэгтэйчүүдийн төмсгний хорт хавдар, эмэгтэйчүүдийн бол өндөвчний хорт хавдар. Тэгэхээр өндөвчний хорт хавдар дээр бол энийг бусад одоо маркертай бол хавсраад хэрэглэж болно. Ялангуяа СА 125 гэдэг шинжилгээ би түрүүн бас үзүүлжсэн тийм ээ. За тэгээд бусад шинжилгээнүүдэд бас хавсраад хэрэглэж болно. Энэ хоёрыг хавсраад хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байх магадaltaй гэсэн үг л дээ. За ингээд бас. За тэгээд хамгийн сүүлд нь бол энэ үе чинь. За энэ болохоор зэрэг өндөвчний хорт хавдрын үед бас хэрэгэлдэг. Human одоо epididymis protein гэдэг үгний одоо товчлол, human epididymis protein 4 гэдэг үгний товчлол байж байгаа. За энэ бол өндөвчний хорт хавдрыг илрүүлэх чадвар бол 67-аас 90% магадaltaй. За тэгээд хэрэв үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь одоо өндөвчний хорт хавдар мөн байх магадлал 67-аас 95 одоо 85-аас 95% та ийм байгаа. За энэ хоёрыг хавсраад хэрэглүүл бас илүү үр дүнтэй байдаг. За ер нь бол хорт хавдрын маркеруудыг хавсраад хэрэглэх магадлал бол маш их байдаг л да. За тэгэхээр зэрэг за дараа нь бол тироглобулин гэдэг бас нэг маркер байж байгаа. За тироглобулин гэдгийн маркер бол одоохондоо энэ дээр бол бичигдээгүй байна. За энэ дээр би бичээд өгчий. За энийг бол TG гэдэг нэртэй ийм маркер гэж байгаа. За энийг бол бамбайн хорт хавдрын үед бас нэлээд хэрэгэлдэг. Би энэ дээр арай дутуу хэвлчихсэн баг шиг байна. За бамбайн хорт хавдар дотроо бол бамбайн хөхлөг одоо хавдар буюу follicular болон за мөн папилляр одоо хорт хавдрын үед бол энэ бол өндөр гарах тохиолдол байдаг. За энийг бол бас нэлээд бамбайн хавдрын үед өргөн хэрэгэлдэг ийм маркер. Хэрвээ энэ өндөр гарчих юм бол одоо цаана нь бол хавдрыг илрүүлэх чадвар бол 95% таа гэж үздэг. Үнэхээр өндөр гарчих юм бол цаана нь хавдар байх магадлал 90%-аас дээш гэж үздэг. Өөрөөр илрүүлэх чадвар өндөртэй, дээр нь өрмөц чанар өндөртэй ийм хавдрын маркер байна. За ингээд би одоо түгээмэл хэрэгэлдэг гол хорт хавдрын маркеруудын талаар ярьлаа. За тэгээд та бүхний зүгээс асуулт байвал бас хариулъя. Одоо нэг ерөнхий нэг асуулт байна. За ямар ч хавдрын маркер өндөр гарвал тэрний дараа яах вэ? За хавдрын маркер өндөр гарах юм бол нэгдүгээрт үнэхээр хавдрын маркерийн цаана хорт хавдар байна уугүй юу гэдгийг нягтлах шалтгаан байдаг. Яг тэгвэл та бүхэн анзаарсан байх энэ олон хавдрын маркерууд аль нь ч 100% магадaltaй бас биш. 100% өрмөц чанартай нэг ч маркер байхгүй. Тэгэхээр зөв хавдрын маркер өндөр гарна гэдэг бол хорт хавдрын эрсдэл өндөр гэсэн үг. Түүнээс биш яг эцсийн оншилгоо бас болдоггүй. Тэгэхээр хавдрын маркерыг бол зөвхөн оншилгооны зорилгоор бас хэрэгэлдэггүй. Зарим тохиолдолд эмчилгээний үр дүнг тогтооход маш их хэрэгэлдэг. Ялангуяа одоо ингээ хорт хавдраа эмчилсэний дараа хавдрын маркер нь доошоогоо буурж ийн үгүй юу гэдгээр нь ажиглаад хорт хавдрынхаа эмчилгээний үр дүн хэр зэрэг сайн болсон бэ гэдгийг тогтооход ашигладаг. За дараагийн бас нэг хэрэглээ юу байдаг вэ гэхээр зэрэг хавдрын эмчилгээ хийсний дараа хавдар дахиж гарч ийн үгүй юу гэдгийг тогтооход бас ашигладаг. Тэгэхээр зөвхөн хорт хавдрыг илрүүлэхэд биш, эмчилгээний үр дүнг тогтооход хавдар дахиж гарч ийн үгүй юу гэдгийг тогтооход ингээ 3 янзын юмар бол 3 зорилгоор бол энэ хавдрын маркеруудыг ашигладаг байх нэ. Тэгэхээр зөв ашиглаж сурах хэрэгтэй. Өндөр гарлаа гэд тэр болгоныг харт хавдар гэж үзэхгүй.
наривчилж уншиг бол тогтоож иж дараа нь бол эцсийн байдлаар эсийн шинжилгээ юм уу? За эсвэл бол одоо дүрс оншилгоогоор эцсийн байдлаар хортой хавдар мөн үү биш үү гэдгийг тогтоодог ийм учиртай юм шүү гэдгийг хэлмээр байна. Манай хүн болон одоод нэг тавдаг гэсэн. Хаалганд ороогүй ямар имчилгээ хийхгүй. Хаалганд бол яагаад ороогүй вэ гэдгийг тогтоох ёстой. За улаан хоолой ходоодны хорт хавдар бол уг нь болж өгвөл эхлээд хаалганд орох ёстой. За хэрвээ хаалганд орох боломжгүй гэж үзэх юм бол бас нэлээд өвчний явц нэлээд хүнд, за тархсалт өндөр, үе шат нь хожуу үе шат байж магадгүй. Ийм тохиолдолд бол бай имчилгээ болон хийм имчилгээ гэж янз бүрийн имчилгээнүүд явагддаг. Тэгэхээр зэрэг эхлээд бол нарийн мэрэгжлийн эмчид эхлээд хандаад за тэгээд тэрнийхээ үр дүнг одоо сайн ойлгох хэрэгтэй. Яагаад хаалганд орох боломжгүй вэ гэдгийг эмчээрээ маш сайн тайлбарлуулах хэрэгтэй. За тэгээд тайлбарласны дараа яг ямар эмчилгээний тактик барих вэ гэдгийг бол тогтоох ёстой гэж хэлмээр байна. За нойр улчирхай бүр ясны хорт хавдар дээр маркерууд байдаг уу нэ? За нойр улчирхай бөөр ясны хорт хавдрууд дээр бас бүгдээрэн дээр нь маркерууд байж байгаа. Тийм учраас та бүхэн хэрвээ тийм одоо хорт хавдрыг наривчилж үзмээр бол ирээд цаг аваад үзүүлээрэй. За тэгээд зарим тохиолдолд бол дүрс оншилгоогоор шууд оншилж бас болдог. Жишээлх юм бол элэгний хорт хавдрыг бол элэгний компьютер томографаар бол шууд онцлох тохиолдлууд бол элбэг байдаг. За бусад төрлийн хорт хавдар дээр ч гэсэн ялангуяа бөөрийн хорт хавдрыг бол шууд компьютер томографаар шууд оншилж бас болдог. Заавал маркераар дамжуулж бас онцлох албагүй шүү дээ. Дүрс оншилгоогоор шууд оншилж болно. Эсийн шинжилгээгээр, биопсийн шинжилгээгээр шууд оншилж болно. За тийм учраас ямар аргыг хэрэглэх вэ гэдэг бол тухайн эмчийн одоо шийдэх одоо тактикийн асуудал бас байдаг юм аа. За хавдрын маркер ингээд нэг өндөр нэг баг гараад яваад байвал юу гэсэн үг вэ? За хавдрын маркер нэг өндөр гараад нэг баг гараад ингээд хэлбэлзээд байх юм бол голдуу хавдрын биш шалтгаануудаас болж тэгж хэлбэлздэг юм аа. За хавдрын маркер үнэхээр цаана нь хортой хавдар байх юм бол үзэх болгонд л баг багаар нэмэгдээд идэг. Голдуу. Би голдуу гэж ярьж шүү. Тэгэхээр зэрэг тэр үнэхээр хортой юу хоргүй юу гэдгийг хавдрын маркерийн хөдөлгөөнөөр нь бас ингээд ихсэж гэнүү багасж гэнүү гэдгээр нь бас онцлог тохиолдлууд байдаг. Ихэнх хортой хавдрууд би дахин хэлье. Ихэнх хортой хавдрууд бол хавдрын маркер үзэх болгонд л нэмэгдээд идэг. Голдуу түүний цаана бол хортой хавдар байх нь элбэг байдаг. За цааш нь. За ингээд гол асуултанд хариулсан гэж найдаж байна. Маш олон хүнд шеэрлээд өгөөрэй. За тэгээд дагах улсууд байвал дагаарай. Эрүүл мэндтэй холбоотой лайвыг бол одоо 7 хоног болгон хийж байгаа. Заримдаа 7 хоногт 2 удаа хийж байгаа. Заримдаа 7 хоногт ганцхан удаа хийж байгаа. За тэгээд лайв болгон дээр бол миний энэ гоё номыг бол ингээд суглаагаар ингэж бэлгэлж байгаа. Энэ маш гоё ном байгаа. За тэгээд энийг бас манай азтангууд бол аваад байгаа шүү. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.